мэндүүд үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний ээлжилт болсон явдал дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За бидний бол хамгийн дуртай хүсэн хүлээж идэг дугаар байгаа. Тэгээд өнөөдрийн хоёр болсон явдлыг ярихад Батмүг ах маань бэлэн болсон байна. За өнөөдөр бид нар хаагуур аялах вэ? За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За маа ануун дайртай бас энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд ануун дайр маань анхны болсон явдал дээр сууж байгаа бах тий. Тэгээ өнөөдөр хоёр эмэгтэй уулзсан талаар ярина. Маш одоо харамсалтай эмэгтэй байдлаар хувь зайн төгссөн хоёр эмэгтэй уулзны тухай ярихаар инхүү бэлтлээ. За нэг нь бол Эверестийн оргилд болсон хэрэг, нөгөөх нь бол Пакистанд хууланд болсон юм хэрэг байгаа. Хоёулаа бол нийгэмдээ маш өндөр байр суурь эзэлсэн, тодорхой амжилтуудыг гаргасан ийм одоо хүчрхэг эмэгтэйчүүдийн бас төлөөлөл байсан. Тэгээд маш харамсалтай байдлаар ингээд эндсийн түүхийг ярина. За эхний хэрэг болсон явдлуудыг сонсож байгаад нөгөө та эхэнд нэг энцэн гин хэлэхгүй ингээд яриад явж байгаа. За сүүлд нь аврагдсан байгаасаа гэж хүлээгээд идэг даа чи ингээд ихэнх нь ер нь тэгээд энэ дэглэр төсдөг тий. Тэгээд хэдүүлээ эхний хэрэг маань бол Шрия гэх нэртэй Непал, за Балб гэж монголоор ярьдаг тий. Эмэгтэй тохиолдсон хэрэг. За бүгдээрээ төсөөлөхөд үзье. Нислэг тэргэнд 9 настай охин тий 8 настай охин нислэг тэргэнд анх удаа аавтайгаа сууж байгаа. За тэгээд нислэг тэргийн аав нь бол тухайн үед бас нөлөө бүхий ажил хийдэг байсан хүн. Ингээд нислэг тэргэнд суусан жоохон ингээд Эверестийн ноён орг тий Хималай нурууны ноён оргил Эверестийг ингээд бүтэн тойрсон баг. За яг энэ үеэс эхлээд энэ охин бол энэ ууланд дурлсан. За би заавал энэ дээр гарнаа гэж одоо охин насны хүүхэд насны нэг гинхэн мөрөөдлөөр тэгж хэлсэн. За ингээд өөртөө амласан. За энэ гэгэх мөрөөдлөөр ерөнхийдөө өнөөдрийн түүх ярих түүх маань ингэж эхэлж байгаа. За Шрия гэх энэ бүсгүй бол Непал буюу за бидний нэрлэл зайснаар бол Балб улс гэж байдаг тийм. Тэнд нийслэл Катманду гэж хот байдаг. Катманду хотод төрсөн. За ерөнхийдөө бол унтлагынхаа өөрөөр цонхоор баг Хималай улсыг харцдаг. Тэгэхээр ерөнхийдөө эхэлсэн нисэг тэргээр тэгж хараад дараа нь ингээ баян нүдэнд нь харагддаг байсан учраас энэ бүсгүй бол ингээд ууланд бол дурлсан. Тэгээд 9 настай байхдаа өөрөө тэгж хэлсэн байт. Аавдаа тэгж хэлсэн байт. Яг явахдаа үнэхээр гайхалтай мэдрэмж надад төрсөн. Яг л өөр гариг дээр байгаа юм шиг мэдрэмжийг би авсан. Хималай улсны яг л олон мянган жилийн турш ерөөсө хөдөлгөөнгүй амгалан тайван нойрсож байгаа юм авраг амтай шиг л надад санагдсан. Тухайн үедээ бол хэлж ийсэн. Тэгээд аавдаа энийгээ ярихад аав нь бол инээгээд өнгөрч ийсэн гэдэг юм байна. За нэг жоох охин гэдэг юугаа ярьж ин даа гэх тээ. За гэр бүлийнхэн байдлыг нь хавж үзэх юм бол Шриягийн хувьд бол нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Яг тэр Орос дээр их сургуультай бол хааны гэр бүлээс гаралтай гэсэн байна. Яг чухам яг хаан гэж би бол яг тэрийг ойлгохгүй зүгээр яг нэлээд нэр хүндтэй өвөөнч тэр аавч тэр бас тодорхой бас нэр хүндтэй албан тушаалуудыг хашиж исэн ийм хүмүүс юм болов уу гэж анзаарсан. Яг бол тухайн үед өвөө нь бол Балбын гадаад явдлын сайдаар биш гадаад явдлын яамд ажиллаж исэн тийм хүн байна. За энэ гайхалтай гэр бүлд бол дараалсан юм уу гашуунууд болсон л доо. За тухайлбал тэр нислэгийг хийснээс нэг жилийн дараа аав нь бол учир битүүлгээр нас орсон. За тэгээд нас орсон учраас гэр бүлэрээ энтергийн Мумбай хот руу за Бомбей гэж нэрлэдэг байна те. Мумбай хот руу нүүсэн. Удалгүй ээж нь бас араас нас орсон. Тэгээд яг дээдлийнхэн төрсөн ах нь автослоор нас орсон. За ингээд энэ бүх аимшигтлуудын дараа бол Шрия бүсгүй бол Катманду руу эмээ рүүгээ буцсан байна. Ингээд Катмандугийнхаа их сургууль эсэж ороод аялал жуулчлалын салбарт суралцаад за тэр дундаа аяллыг хэрхэн зохион байгуулдаг круз аял гэж юу юм круз аяллыг хэрхэн зохион байгуулдаг гих мэтчлийн сургалтуудад суугаад за тэгээд круз аял зохион байгуулдаг компанид одоо нягтлан бодогчоор ажилласан байна. Ерөнхийдөө нягтлан бодогчоор чинь аяллаас зохион байгуулдаг юм байсан байна. Яг өөрийнхөө зохион байгуулж исэн энэ круз аяллын үеэр ирээдүйн өөрийн нөхөр хөгжимчин нөхөр нь бол жаз хөгжим тоглодог бас төгөлдрөөр тоглодог бас аялах дуртай ийм одоо Брюс Кларфейн гэдэг хүнтэй танилцсан байна. За Брюсийн хувьд бол Канад хүн. Тэгээд юу яасан баг. За энэ дээр нэг ийм үйл явдал болсон баг. Одоо энэ Шрия Кларфейн гэж байгаа. Одоо ог нь бол Кларфейн гэдэг ог. Өнөхрөх овыг авч байгаа шүү дээ. Тэгэхээр балбуудад нэг ийм заншил байд юм байна. Ээж нь нас барахаас өмнө охтуудынхаа нөхрийг зааж өгдөг юм байна. Одоо нэг тийм. Тэгээд тэрнтэй л суун. Яг энэ жишгээр Шрия болон түүний эгчийн нөхрийг бол ээж нь багдан зааж өгсөн юм байна. Тэгээд нас барахаас өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт манай одоо өөр Канад хүнтэй ингээд сурчлаа шүү дээ. За энээс болоод Шрия болон Шриягийн төрсөн эгч хоёр бол харилцааг болсон. Насан туршдаа одоо би энэтэйгээ дахиж харилцааг. Тэгээд Шрия маань бол одоо Брюстэй гэрлээд урмаа хийгээд ингээд Канадын Торонто хотод бол аж төрж амьдран суух болсон.
За энэ дээр бол өөрийнхөө шинэ хоббинуудыг нээж байгаа энэ бүсгүй. Ямар хоббинуудыг нээж нэхлээр загвар өмсөж байгаа. Загвар өмсөж байгаа. За тийм модель болсон. За мөн нэг хэд хэдэн нэрмэттэй сэтгүүлүүдийн нүүрэнд бас гараад авсан. Тэгээ гэрлээд 2 жилийн дараа өөрийн гэсэн тийм Special of Style компаниг үүсгэн байгуулад тэгээ бизнес нь ч тун амжилттай болсон. 2011 онд улс төрд хүчин зүтгээд одоо үзэхээр шидэд нөгөө Канадын Онтарио мужийн амман захирагчийн сонгуульд үзээд авсан. Тэгтээ бол гарч чадаагүй л дээ өрсөлдөд авсан. Тэгээ хэдийгээр сонгуул ялагдсан ч гэсэн энэ бүхнээс залхсан өөртөө тэгээ яг одоо нэг өсөндөө нэг энэ чиглэлийн карьер жоохон ханаад тэгээд нөхөртөө бол нөгөө юу яасан байгаа юм л да одоо нөгөө би хүүхэд насны мөрөөдлөө биелүүлмээр байна. Надад туслаач гэх. За хүүхэд насны мөрөөдөл нь юу юм гэхлээр Эверестийн мөрөөдөл. Нөгөө нэг дурлалсан оргил дээр авирах. Гэтэл нэг асуудал байсан. Манай хүн бол яг мэрэгжлийн уулчин бол биш. Ямар ч тийм бэлтгэл сургууль туршлага гэдэг юм юу ч байхгүй. Зүгээр л энэ хүн мөрөөдөл байгаа байхгүй тийм. Тэр мөрөөдлөө хийх. Тэгээ нөгөө улс төрийн карьер нь бас нэг явсангүй. За бизнес бол ойлгомжтой ингээд яваад байдаг. За ингээд нөхөртөө хэлсэн. Брюс бол ерөөсөө энэ санаанд таалагдахгүй. За чи бол ер нь баг дими ингээд ер нь шиягийн нэг юм зам байдаг гинэ. Зүрүүд, тууштай, тэг шаргуу. Энэ зан нь бол яг бизнес хийж явах ч юм уу, карьер хөгжих хэрэгтэй болвол энэ тохиолдол бол гай болохоор байсан юм л да. Тэгээ нөхөртөө ерөөсөө ив зүг олж чадахгүй байсан. Ингээд нөхрөөсөө тусдаа амьдрах болсон баг. Нэг хэсэг бүр ингээд тусдаа. За ширээ бүсгүй бол ууланд авирч байгаагүй. Тэгтээ зориг бол байсан, мөрөөдөл бол байсан. Тэгээ өөрийнх нь бас нэг сургууль юу байсан бэлээ. Эверестийн оргилд авирсан Канадын Аз гаралтай анхны эмэгтэй болох. Ийм одоо зорилгыг тавиад энэ уул руу заавал авирнаа гэдэг. Би хамгаалах уралгаар хичээлжсэн байгаа. Нөгөө нэг юм хаданд авирч байгаа юм шиг ингээд яадаг юу байдаг ч тэргээр хичээлж гисэн байгаа. Хүмүүсээс зөвлөгөө авч гисэн байгаа. Гэх мэтлээ ингээд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд бол ажиллаж ихсэн. Дээрээс нь өөртөө зориулж эхлээд юу яасан бэлээ? Катмандуд байх хүүхдийн эмнэлэгт зориулсны сан үүсгээд тэгээд аяныг хандив цуглуулах аян өрнүүлээ. За энэ тал дээр бол бас нөө Брюстайгаа жоохон үз тараад маргаан болоод ингээд за энэ бүх асуудлаас болоод ерөөдөө найзанд очиж амьдрахаар болсон гэж байна. Яг аль бие усруулах салаагүй зүгээр яг тусдаа ингээд яг нөхөр нь тэгэл бас хилтгэл юм байлаа ч одоо ингээд дими юм биш үү гот ингээд тэр нөхрийн яриамаараа бол ерөөсөө сонирм биш. За бүх мөнгөө шавхаад 2012 онд Ширия бүсгүй бол балбад ирсэн ба. За тэгээд тэндээс ямар компаниас аяллаа авсан гэхээр Atmos Adventure Tracking гэдэг нэртэй шинээр байгуулагдсан компанитай гэрээ хийж авиралтаа зохион байгуулахаар болсон ба. За энэ шинэ компани туршлага муутай. За энэ дээр энэ чинь Эверестээр авирж байгаа учраас 110, 120, 130, 150 мянган доллар төлдөг юм байна л да. За энэ компани бол 40 мянган доллар авсан. Тэгэхээр маш хямдхан гэсэн үг ба 3-4 дахин хямдхан басан байна. За сүүлд бол яг мөрдлөгөөр Ширия энэ аялалд бол 110 мянган доллар зарцуулсан болох сүүлд тодорхой. Хамаг зардлуудыг нийлүүлээл гэсэн үг шүү дээ. За найзууд нь бол ингэсэн байгаа. Нөө явах. За нэг л авирна гэж явж байгаа шүү дээ. Тэнгууд нь Канадын тугтай дулаахан ноосон цамц зүг. За энийг зүгээд Эверест оргилд гаргаад энэ цамцтайгаа зураг авахулаарай гэдэг яасан баг. За ингээд Ширия бүсгүй бол уулан дээр очисон, бэлтгэлтэй гарсан. За ингээд гэрийнхэн бол найзуудтайгаа байн уцаар ярьдаг байсан. Бааз дээр бэлтгэлээ хангаж исэн. Өөртөө бол ихтгэлтэй байгаад байдаг. Чанар нь бол байгаад байдаг. Гэтэл нөө чадвар одоо шаттайгаа хэрхэн харьцах юм, багц зэвсэгтэйгээ хэрхэн харьцах юм, олс идэл хэрэгэлтэйгээ хэрхэн харьцах юм ингээд энэ техникүүд нь жоохон дутуу байсан л та манай. Ингээд их цаг ерөөхдөө бэлтгэл хийжэл дороо ядарчин тэгээд майхандаа өнгөрүүлдэг уцаар ярина. Тэгээд тэр байдлыг нь анзаарсан тэр хөтөч тухай үед биччихсэн байна. Тэгээд тэр хүн юу гэж бичсэн гэхэл за энэ хүн ингээд 18 өдөр бэлтгэл хийлээ. Тэ бие султай, туршлага байхгүй, бэлтгэл бол хангалтгүй. За ийм гэдэг нь шууд дороо надад анзаарчихсан. За тэгээд өөрөөс нь асуусан гэж байна. За та ингээд яг одоо таны бэлтгэл яг үндэ ийм байна. Тэ бид бас болцол хангахгүй байна. Та яг өөртөө ихтгэлтэй байна. Би ихтгэлтэй байна. Би чадна гэд хэд удаа хэлсэн гэж байна. За ингээд ямар тач бүсгүй бол найзууд руугаа сансар уцаар уцдах үедээ бол өөрийгөө Эверест оргилд гарчихсан. Тэгээд Катманду руу би ингээд хараа зогсож ингээд зүүдэлсэн тухайгаа бас ярьсан баг. За ингээд өөрөө бол тэрийг нөгөө хороший примет гэдэг нь орсоор нөгөө сайны юу гэдэг юм аа сайны тэмдэг тий сайны тэмдэг гэж ингэж харсан гэж үзээд ингээд өөртөө улам ихтгэлтэй болсон баг. 2012 оны 5 дугаар сарын 18-ны орой 19 цаг 30 минутанд 2 шерпагийн хамтаар Эверест өөд өгсөн. Энэ 2 шерпанд туршлага муутай. За энэ хүний аяллыг ахлах байсан нөө шерпа буюу нэг туршлагатай шерпа бол энэ аяллыг ахлахаас татгалцсан. Яагаад гэвэл хэний бэлтгэлийг үзээд одоо багаждаг хүмүүстэй харьцаж байгаа энэ бүх байдлыг үзээд за юу яа.
би бол юу нэгс өөрийгөө чөлөөлж байгаа байхгүй тийм. Хариуцлагаас зугтаж чинь гэсэн үг тийм. Ингээд 2 Шерпа дагаа явсан. Тэгээд угаасаа туршлага их муутай байсан. 5 сар гэдэг бол Эверестэд авирахад маш тохиромжтой үе гэж үзэгддэг учраас цагаагаар хувьд ч тэр гэхдээ нөгөө хүн болгон л тэрийг чинь мэдчихэж байгаа ч өчнөө авирах гавчсан байхгүй. Тийм учраас нөгөө очр үүсдэг юм аа. Маш урт дараалал үүсдэг. За Непалийн аял зохион байгуулдаг хүмүүс хүртэл энэ үед одоо орлогоо алж авахын тулд туршлагатай, туршлагагүй, мэддэггүй янз бүрийн өчтүүдийг бол аялалд явуулцдаг. Мэдээж хэрэг нөгөө хүмүүс чинь оюун тохиромжтой үгээд мөнгө зараад өргөд ирсэн. Нэг өчнөө мөнгө зараад өргөдөөс ус чинь аялна гэж л зүтгэн штэ. Дээшээ гарна л гэж зүтгэн штэ. За өнөөдөр их хүн байна. Дараа гэж нөгөө компанич мөнгө авахыг бодно, нөгөө хүн маань ч ууландаа авирахыг бодно штэ. Энд чинь тэгэж явж байгаа. Ингээд очрих байсан учраас заримд бол тэгсэн баг. За штэ шуурга муурга надаас та хамаа алга авирий гэдэг. За Шриагийн хувьд энэ очрыг нэлээд хойгоор байсан баг. Тэгээд тэр Utmost Adventure Tracking-ийн компани хөдөлгчдөр Ганеша Такури гэдэг хүн сүлд хэлсэн баг юм л да. Аялагчд бол ингээд нөгөө ихлэ гэрээ хийдэг байдаг шин тэгэж штэ нөгөө гэрээ хийгээд тэнд гэрээн дээр ингээд юм байна. За хөтөч Шерпа ахлагч одоо мэдээж хөтөч шийдвэр гаргана тий. Хичнээн таа ингээд өөрөө аярахыг хүсэж байгаа ч гэсэн үгэнд нь орох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд одоо таны амнаас бол чухал тийм учраас үгэнд нь заавал орох хэрэгтэй. Хэрэв үгнээс зүрх юм бол гарах эрсдлээ өөрөө хариуцсан шүү гэдэг гэрээг бол маш тодорхой хийд юм байна л да. За энэ заалтын талаар хөтчнөр тэр Ганеша гэдэг хөтч бол таарад хэлсэн байгаа. Тэгээд Такури гэдгсэн байгаа юм л да. За ингээд болио гэсэн чинь за би гарна гэдэг. За ингээд угаасаа нь уул руу явсан. Тэгээд тэр Ганеша Такуригийн хувьд бол дээшээ гарчаад буухан төсд болж байгаа юм. Бууж хахад нөгөө нөхөр өгччихсэн байгаа байхгүй. Хоорондоо таарч байгаа. Тэгээд тэгж орой болцсон байгаа шүү дээ. Ингээд Такури юуг анзаарсан гэхээр Шриагийн хүчил төрөгчийн боллоо нь дуусч байгааг анзаараад буцаач гэж хэлсэн байна. Та одоо буцах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгсэн чинь нөгөөдх маань зүрхэлсэн. Би дээшээ явна гэж зүтгэсэн. Ингээд Такури одоо яагаад ч ятгах чадахгүй маань гэдгийг ойлгоод хамгийн сүүлчийн хүчил төрөгтэй нөөц боллоо өгөөд тэгээд өөрөө доошо буусан баг. 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 20 минутанд Шриа Эверест оргил дээр гарч чадсан. Ингээд Эверест оргилд орсон Канадын Аз гаралтай эмэгтэй болсон баг. Гэхдээ энэ дээр бол яг өөрийн сурвалжтаар бол өмнө 3 Аз гаралтай эмэгтэй бол гарцсан юм байлээ. Тэгэхээр энэ чинь дөрөвдөх нь болж таарч байгаа. Одоо за гарчж байгаа хүмүүс чинь ингэж гарчж байгаа. Одоо буу штэ. Буун гэдэг чинь амар ажил байхгүй. Гэхдээ ер нь ингэж Эверестийн ер нь өндөр уулуудын ослыг хараад байхад гарах бол асуудалгүй ингэж гарчаад байгаа. Гарах замдаа гэхээсээ буухтаа нас ордог байхгүй. Ихэнх тохиолдолд тийм байдаг. За одоо нөгөө буух ажил эхлэв штэ тий. За 5800 м өндөрт, 7700 м өндөрт, 8300 м өндөрт гэх мэт газрууд бол нөгөө бааз лагерууд нь байгаа шүү дээ. Ингээд тэр 8300 м өндөрт байрлах тэр бааз руугаа бууж ирээд тэгээд юу яасан ба. Тэрэндээ амарсан байгаа. Тэгээд тэр чинь нөгөө 8000 м-ээс өмнө болохоор death zone буюу үхлийн зон гэж явдаг. Тэнд бол хүмүүс шууд 8000 м-ээс дээш өндөрт гарсан ба шууд бие үхэж эхэлдэг гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэндээс аль болох хурдан буух хэрэгтэй. Тэнгууд нөхдүүд яасан гэхээр 5300 м хүртэл шууд туушиндэ гэж шийдээд ингээд явсан байна. За энд бол аюултай. Энэ бол зөвхөн хүүтнээс гадна цасан нуранг байгаа юм. Чулууны нуралт байгаа. Тэгээ нөө цасанд өснө ингээ хожигдсан ингээ хавцлууд байгаа. Хэрэг үнзгийг мэддэхгүй тийш орох юм бол гарч ирэх юмч боломжгүй. Ийм одоо аюулууд байж идэг. За 5 дугаар сард Хималайн нуруу одоо энэ Эверест тавьцаа бол агаарын юм бол хасах 40 юм хүртэл ундаг. Энэ бол хэвийн үзэгдэл. За энд бол туршлагатай уулч төртөл амир сэтгэх тохиолдол бий. Дээр нь одоо багаж хэрэгсэл одоо хүчил төрөгчийн боллоо эдгээр асуудалд орох юм бол тэгэл одоо хэрвээ зүгээр энд ингээд ханаа төрөх хүртэл амир аюултай гэж байгаа. Одоо энд ханаа төрөх үү дээд ханаа төрөх хоёроо шал өөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр өвхлийн бүсээс дээшээ бол бүх юм өөрчлөгддөг. За ингээд нөгөө өвхлийн бүсд бас нэг асуудал үүсдэг нь далайн түвшин дээр бол хүчил төрөгчийн хэмжээ байгаа шүү дээ. 8000 м-т бол тэр хэмжээнээс 3 дахин бага байхгүй. Өөрөөр хэлбэл та илүү ингэж амьсгалж иж хүчил төрөгч аавна гэсэн үг. Энэ нь эргээд энерги авах зарцуулдаг. Ийм зүйл байна. За ер нь тэгээд яг тусгай боллонтой маск гэдэг бас хийгээд явд юм байна. Тэгээд яг ингэж нөө хүчил төрөгч дутагдсан үед 1 минутанд 2-3 алхах тохиолдол байдаг гинэ. Маш юм удаан. Ерөнхийдөө тэр буух процесс өөр айгу төвхтэй болно л доо. Тэгэхээр ер нь энэ хэсэгт бол удасны хэрэггүй гэж байгаа. Бошуухан бууж ирэх хэрэгтэй. За тэгээд хэдий хурдан өвхлийн бүсээс доош нь төдий чинь сайн. За ер нь Шриа болон түүнтэй хамт явж исэн Шерпа нар бууж эхлэх үед бол асуудлууд араас гарч ирсэн. За нэгдүгээр нөө Шриач ард үлдсэн. Маш удаа явж исэн. Тэгээд нөө бэлтгэл муутай, хүчил төрөгчийн юу нөө
аюу их амьсгаадад ийсэн учраас хүчил төрөгч байгаа хэрэглээ нэг өндөр байгаа байхгүй. Тэгээд эндээс эхлээд асуудал үүсээд тэгээд толгойн эргээд бүр ингээ арай ядан алхаж исэн гэж байгаа. За энэ бол уулын өвчний маш хүнд хэлбэр. Гэхдээ бас их түгээмэл байдаг юм шинжилнэ. Горнай болезн гэж орсууд ярьдгийн. За ямар ч байсан бааз лагертаа хүрэх хэрэгтэй. Тэндээсээ бол тусламж авч болно. Ингээд хоёр шерпан хоёр талаас нь ингээд түшээ явсан ба. За стабар арай ядаа явсан. За тэгээд энэ эмэгтэй удахгүй ингээд нөгөө шивэнж ихсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө хоёр ингээд сонсооч намайг авраач гэдэг. Яг одоо би унтарч эхэлж штэ тий. За ингээд шерпанаар хүчил төрөгчийн болооны сүүлийн нөөцөө ширияад өгсөн. Ширия бол 8000 м өндөрт 24 цагийн дотор 10 ширхэг хүчил төрөгчийн болооны нөөцийг ашиглаж дууссан ба. Ингээд 5 дугаар сарын 19-нд шерпанаар бүсгүйгүйгээр үлдээж жагаад хоёулаа лагер дээр ирээд өөртөө өгч ирсэн гэж хүчил төрөгчийн нөөц мэд байхгүй болсон. Ингээд бүр осолтын шинж тэмдэгтээ ирсэн гэж байгаа. Ямар ч юу байхгүй. Ингээд 90 гутлаа нөгөө тэр үуч нөө очертой юу тэр хоёртой мантай нөгөө нөхдөөч ингээл бодож байгаа штэ. Ингээд тэр сүүл тэр Сандра Ледук гэдэг нэг хүн одоо Канадын уулчин эмэгтэй тэгчихсэн баг. Энэ очертой байдлыг аюу сан зохицуулах хэрэгтэй. Тэр одоо Непалийн балбын одоо энэ аялал жуулчлалын яамнаас яг тоо дүүрлээ бүртгэлээ хаагаад дараагийн хүмүүсийг шууд дараа жил рүү ингээд шилжүүлдэг ийм байдал үүсэхгүй бол бүгд л нөө мөнгө олох. Одоо энэ чинь ийм юм ажиглаад байгаа байхгүй. Босон болоогүй баахан компаниудтай том жижиг гэдэг. Манай одоо аяллаа компаниудын дүр төрх гарч ирж байгаа. Тэр ингээд одоо манай наадамч тийм байхгүй. Бүгд наадам билет зарцдаг тий. Бүгд нөө жуулчд наадам үзэх гэдэг. Тэгээ бүгд ингээд наадам билет ингээд ажны хэрүүл уруул муу юм болж байгаа шүү дээ. Тэгээ наадам билет олох гэж гоё юм болдог байхгүй. Яг тэрнтэй адилхан юм дүр зураг энэ дэр ингээд харагдаж байгаа. Тэгээ тэр Канад эмэгтэй бол тэгжсэн байгаа байхгүй. Асрыг хүнтэй байсан, уртоочор, төвжрэл үүссэн, оргилд гарч амжааг хүн олон байсан, цагаагаар огцсон, муудсан, шуурга болсон. За ингээд яасан. За энэ үед бол өөрөө тэгсэн юм байлээ. Яг аялж байхад шөнийн 3 цагт энэ Канадын Сандра Ледук гэдэг уурчныг бол шерпан шөнийн 3 цагт босоход буух гэсэн. Одоо яг яаралтай буухгүй болохгүй. Манай хүн туршлагатай болчих учраас шууд зааврын дагаад буусан. Тэгээд яг энэ үед бол буухцтай аимшигтай байсан гэж байгаа. Зарим нь аль хэдийн аим тавьж байгаа цогцсноо, зарим нь аим тавьсан хүмүүс, зарим нь ингээд тусламж өгөөж исэн хүмүүс те. Тэгээд шерпан шууд хай орх. Та өөрийгөө эхлээд бод. Эхлээд өөрийгөө аврах хэрэгтэй гэл. Тэр чинь Сандра Ледук тэгж байгаа. Энэ амар дүр зураг байсан. Би ингээд тусламаар байсан. Гэхдээ би ингээд яаж чадахгүй би өөрийгөө эрсдэлд оруулахаас учраас ингээд шерпа гэх үгэнд ороод буусан гэж байгаа. Тэгээд тэр үед ингээд боллоноо өгөөч ингээд туслаач намайг аваад яваач гэл ингэж идэг. Тэгээд шерпанууд нөгөө бүр хэмнээд зогсоол ингэнгууд нь ёо боо хурдан бууя гэл тэгэл аваад бууж исэн гэд. Тэгээ энэ бүхэн бол үнэхээр аимшигтай байсан гэд. Тэгээд ер нь энэ тухай бол өөрөө маш тодорхой ингээд ярьж. Тэгээд нөгөө яг бууж байхдаа тэр эмэгтэйтэй таарсан баг. Ширията таарсан баг. Тэгээд өөр эмэгтэйчүүдэд бас ингээд тусалж муслаад ингээд шоколад мөхлөөдөөс хөрх үлдээгээд ингээд яваад байгаа юм л да. Ингээд юу яасан баг. Боошо бууж ирэхэд агаар юм хас 38 юм байсан. Тэгээд тэр үед чинь хятадын баг авирчсэн. Баахан хятад уулчдын нас орсон цогсны ажгаар өнгөрсөн гэж байгаа. За тэгээд хэд хэдэн тийм үү. Тэгээд духны гэрэл насаалтай нас орсон байдалтай цогснууд байсан. Улаан күрдэгтэй эмэгтэйг харсан. Яг энэ үед нөгөө улаан күрдэгтэй эмэгтэйг харсан. Тэр нь Ширия байсан юм билээ. За ингээд хамгийн сонин Ширия дахиад 30 минут алхацсан бол бааз дээр очиж байсан. Гэхдээ Эверестийн нөхцөл 30 минут алхна гэдэг бол одоо энгийн югаар бол 5 цаг алхаж байхдаа үзгүүцэл амар юм байхгүй тий. Тэгэхээр ер нь бол ингээд яг одоо 30 минут гүрийгээд алхсан бол баазлаагаа хүрэх байжээ гэдэг сүүлд нь Ледук гэдэг уулчин гаргаж ирж байгаа. За Шириягийн хувьд ухаан алдаад орой 10 цагийн үед нас барсан гэж үзээд байгаа. Тэгээ ер нь авир хэлснээс хойш нийтдээ 27 цагийн дараа нас орсон болж таарч байгаа. Энэ чинь 19 цаг 30 минут эхэлнэ гэдэг чинь тийм байхгүй. Дараа өдрийнх нь 10 цаг гэдэг чинь тий 27 8 цаг болчихсон. Тэгээд цагаагаар энэ нөхцөл хэцүү байсан учраас аврагчид цогцыг буулгах чадаагүй. Харин Канадын одоо тугаар хучаад тэгээд тэр чихтэн тэнд үлдээсэн ба. Яа тэгэхээр Ширия энэ ууланд орсон. Тэгээд өөрийнх нь тэр нэг гэрээслэлч гэх юм уу, тэмдэглэлч гэх юм уу нэг зүйл байсан нь хэрвээ би уулан дээр яах юм бол намайг энд үрд үлдээх гэсэн утгатай тийм бас бичиж үлдээсэн байдаг юм байна. Тэгээд нөгөө яг нөгөө найз майзгаа цамцыг бэлгэсэн цамцыг өмссөн байгаа хөө нөгөө Канадын туг мөхтэй цамцыг өмссөн. За яг тэр үед ба штэ хятадын хэд хэдэн уулчд нас орсон байдаг. Өмнөд Солонгосын бас 2 3 уулчд нас орсон байдаг. Тэгээд яг тэрний доохон талд Германы бас нэг эмч мэрэгчлээ уулчд нас орсон. За тэгээд Испани уулчд бас нас орсон байдалтай болцсон баг. Тэгээд бүгд уруудж явахдаа буюу бууж явахдаа нас. Бүгд амжилттай бол дээр гарцсан. А тэгээд бууж явахдаа нас орсон.
За Шриагийн нас барсан энэ явдал хэд хэдэн асуудлыг гаргаж ирсэн байна. Юуны өмнө туршлагагүй уулчныг зөвхөн мөнгийг нь л авахын тулд тийм үү мөнгөний төлөө бэлтгэл гих зүйл сайн хийлгэхгүй туршлага муутай байсарыг мэдсээр ээжж энийг гаргасан энэ уулчныг гаргасан энэ аяллыг зохион байгуулсан компанитай хариуцлага тооцсон. Ингээд одоо үйл ажиллагааг зогсоосон. За ер нь гэхдээ яг нэг иймэрхүү нэг хэрүүл бол ингээ Хималайд байн гард юм байна. Хүн нас барах болгоод тэр ингэсэн бүгд хариуцлагаас зогтсон шүү дээ. Тэр тэгсэн энэ ингэсэн би ингэсэн тэр тэгсэн гэх. Тэгээ энийг бол яаж байгаа юм бэ? Туршлага муутай уулчид, туршлага муутай компани, туршлага муутай шерпа нар зөвхөн хүмүүсийн эрүүл мэндийг аюулд орлоо зогсохгүй амь нас. За тэгээд бусдад бас муу нөлөөтэй гэж үзээд тэгээд ер нь ингэдэг юм байна л да. Бусдад их тэртэй байдаг байна. Одоо бэлтгэл муутай хүн чинь 90 тойрны хүнийг бас хамт чирч гэдэг. Тийм учраас одоо ийм бэлтгэл муутай, туршлага муутай ийм улсуудын мөнгөний аваад явуулах биш. Илүү одоо нөө өндөр шаардлага тавих хэрэгтэй гэсэн ийм зүйлийг бол судлаачд бол хэлдэг юм байна. За тэгээд эндээс ч үүдээд 2025 онд Балбын уулын холбоо нь ууланд авиралт хийх нөхцөлийг шаардлагыг чангаруулсан байна. Ингээд хэрвээ та Хималайн нуурын авирахыг хүсэж байгаа бол өмнө нь 7000 м өндөр ууланд 10-аас 14 удаа авирсан байх ёстой гэсэн ийм шаардлага тавьдаг. Тэгжиж та Хималайн нурууны 8000 м өндрийн нөхцөл байдлыг бол давж гарах ийм боломжтой болно. Тэгээ энэ нэг талаар бол аялал жуулчлал бол улсын төсвөөс баггүй эсхийг босгодог энэ Балбын хувьд бол бас хүнд даваар байгаа юм да. Гэхдээ нөгөө талаар мөнгөний аваад юу бол болог гэдээ бас хайж болохгүй л да. Тэгээ энийг бол бас бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. За энэ дээр нэг математик тооцоо гаргасан байдаг. Тэгээ математик хийж худлаа ярихгүй гэж нэг гоё үг байдаг шүү дээ. Зүг бодож чадах юм бол тий. 2023 онд Эверестэд 12 хүн нас орсон. Одоо энэ бүртгэгдсэн л тоо штэ. 5 хүн ор сургаггүй алгуулсан. Тэгэхдээ нас орсонд одоо оруулж тоолоод байгаа юм байна. Энэ бол дасан тоо гэж хүмүүс үздэг. Тэр жил Балбын удирдлага нийтдээ Эверест рүү авирах 478 зөвшөөрөл өгсөн байдаг. Дандаа 5-аас 6 сарын хооронд. Харин жилийн дараа буюу 2024 онд Эверестэд нийтдээ 8 уулч нас орсон гэсэн мэдээ байна. Тэгээд энэ шалтгаанууд энэ нас орсон хүмүүсийн шалтгаанууд ингээд тооцохоор нөгөө бүглэрэлч юм байна. Нөгөө олуулаад дэше гарчдаг. Тэгээ очор үсдэг те. Тэгээд нөгөө ихнийх нь бууга ингээ нөгөө урт юм асуудал үүсдэг. За энэ бас энэ журмыг одоо өөрчлөх гээд бас нэг тавилах шаардлага тэгж байгаа. Шерпан зөвхөн орон нутгийн балб хүн л байна. Гадныхаа өөртөө дураараа шерпа хийхгүй гэдэг энэ одоо шаардлагыг бол бий болгосон байна. За Шриагийнх нь бүсгүйн мөрөөдөл бол Эверестийн ноён оргил болох Хималайг эзлэх байсан. За тэгвэл энэ мөрөөдөлтөө бол энэ бүсгүй бол хамгийн өндөр төлөөсөх юм уу те төлбөр гэх юм уу энэ төлөөсийг үсэх юм маш харамсалтай үйл явдал болсон мөрөөдөлтөө хүрсэн тэгтээ амийг нь авч утсан. За найзууд дотроос нь сүүлд нь яг хөө тэр подкаст нэр бичснээр бол найзууд дотроос нь яг ингээд явна гэж явах үед нь хоригдол чадаагүй хоригдох гэж оролцсон ч зориглоогүй тэгээ тийм зүйлээр одоо ингэж саад болж чадаагүй болиулж чадаагүй да харамсал найзуудынхаа дунд ч байдаг нөхөр нь ч одоо бас энэ тухай бас хэлдэг. Тэгээд ер нь хүмүүс асуудаг юм байлээ. Яагаад энэ их аз жаргалаа те энэ карьер энэ бизнесээ бүгдийг орхиод тийм зүйл рүү явж ингэж зорих юм нэг ямар хэрэг байсан бол доо гэсэн асуулттай л бид үлдсэн гэж одоо нөхөр нь бол ярьсан харамсалтай хэрэг бол гарчээ маш харамсалтай юм хэрэг байна. За энэ бол бидний ярих эхний хэрэг. Шриа гэх бүсгүйд бас тохиолдсон хэрэг бол дараагийн хэрэг бол одоо бас их харамсмаар юм хэрэг байгаа л да. 2025 онд болсон хэрэг. За 2025-ны 7 дугаар сарын 28-нд бол болсон хэрэг л да. Пакистаны улсад уулын авиралтын спортын ертөнцийг дөргөөс нэг тийм эмгэлт хэрэг болсон байна. Тэгээ энд бол Германы олимпийн аварга эмэгтэй Хималайн нуруунд авиралт хийж байгаад чулуун нургад дарагдаж нас орсон юм хэрэг гарсан. За сүүлд бол яг шалтгааны муу цагаагаар гэж гаргаж ирсэн. Тэгээд нөгөө муу цагаагаараас болоод аврах нөхцөл байдал бүрдээгвэ гэсэн дүгнэлтийг бол гаргасан байдаг юм байна. Ер нь яг энэ хэргийн талаар яг нөгөө энэ хэргийн хохирогч маань өөрөө маш алдартай эмэгтэй байгаа юм л да. Тэгээд тэрнээс нь болоод энэ хэрэг бол ерөнхийдөө ингээд дэлхийн нийтээр одоо хамарсан юм хэрэг болсон л доо. За Лаура Дел Майер гэдэг та бүхэн энэ нэрийг сонсоод ер нь баг гадарлаж байгаа. Өөрийн цаг үедээ хамгийн шилдэг биатлонч гэж үнэлэгдсэн юм байна. Биатлонч гэдэг чинь цантаа болгож агаад нөө буудаад ингээд яадаг те.
дэлхийн тавцанд 6 жил маш өндөр түвшинд өрсөлдсөн. Энэ бүсгүй бол хүүхэд наснаас эхэлж биатлоны спортоор хичээлж ирсэн. За өөрийнх нь шүтэн Магдалина Нойер гэж эмэгтэй байсан. Тэр бүсгүй байг. Энэ хоёрыг адилхан тосгонд төрсөн. Яг адилхан тосгонд яг адилхан уул юм бэл. Магдалина Нойерийн хувьд бол 1987 оны 2 дугаар сарын 9-нд Бавар мужийн тэр уулын юм бэлд төрсөн. Бас л асар их медальтай биатлоны тамирчин бол энэ бүсгүй болохоор 1993 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн. Тэгээд энэ тэр Бавар яг ууланд төрсөн юм одоо хоёр тамирчин ба. Тэгээд нүг хүүхэд нас ингээл цонхоор харахад л Баварын нөгөө өндөр уус байгаа шүү дээ. Гоё Альпин нуруу байгаа шүү дээ. Тэгэхээр л тэнд одоо нөгөө чарга цаанаа юугаа барьдیں۔ Тэгэл гараад явдаг. Тэгээд энэ Магдалина Нойер бол энэ эмэгтэй шүтэн байсан. Одоо энэ Лаурагийн шүтэн байсан. Ингээд энэ угаасаа тэр өсөнд торинсуу уулан гэсэн цааны баазаар алдартай юм газар байсан баг. За Лаура бол ууланд бол яг л гэртээ юм шиг байдаг гэж байгаа. Тэгээ аав ээж хоёрын гэсэн чөлөө цагаар нэг авч алхдаг, аялдаг, ууланд алхдаг, зуу аалдаг юм байсан баг. Лаурагийн Делмайрийн хувьд бол биатлоны спортоор 7 настайгаас хичээлж эхэлсэн. 2010 онд болсон залуучуудын тэмцээн гэдэг бол Германы цомд гэдэг 17 настай байхдаа залуучуудаа шигшээд нэгдсэн. За энэ мөчөөс эхлэн Германы биатлоны ертөнцид бол нэгэн гайхамшигтай шинэ нэмэгтэй одоо мэдсэн. Энэ бол Лаура Делмайр байсан. Гулгалт сайтай, байгаа маш сайн онж бууддаг, сэтгэл зүй сайтай, ямар ч хүнд нөхцөлд ингээд байгаа ондог ийм тамирчин байсан баг. Маш сайн тооцоотой гэж байгаа. Ингээд 6 жилийнхаа карьерт бол энэ Лаура Делмайрын хувьд энэ баг авч үзэх медаль байхгүй дээ. Олимпийн аварга, дэлхийн аварга, Европын аварга, алт мөнгө бүгдийг авсан. За тухайлбал 2018 оны өвлийн олимпич нь юунд болсон шүү дээ. Пьончан шиг санагдах юм. Пьончанд байсан баха. Тий. Пьончан 2022 онд Бээжинд болсон тий. Тий 22 онд Бээжинд. Бээжин ч нөгөө хамгийн анхны өвөл зууны олимпийг хоёулангийн авсан хот гэдгээр орж байгаа шүү дээ. 2018 оны Пьончаны олимп гэж санаж байна. Энэ олимпигээр 2 алт авсан ба. 2 алт медаль. Дэлхийн аваргаар 7 удаа шалгарсан. За карьерийнхаа туршид 2 рекордыг тогтоосон. Нэг нь дэлхийн аваргаас 5 алтан медаль авсан анхны эмэгтэй болсон. Нөгөө рекорд нь болохоор биатлоны түүхэнд бүх төрөлд медаль авч чадсан анхны эмэгтэй тамирчин болсон байна. За түүний хүчтэй өрсөлдөгчд нь болохоор Габриэла Саукулова, Анастасия Кузьмина гэдэг Орсын. Тэгээ Дарья Домрачева, Доротия Вернер энэ Америкийнхаа тэгээ Мари Дорн Айбер гэх зэрэг одоо тамирчид байсан. За тэгээд энэ хүмүүсийн бүгд л одоо Лаурагийн талаар бол маш өндөр сэтгэлтэй байдаг. За 2019 он гэдэг чинь яг хин чинь яг прайм нөгөө оргил үе дээр байгаа байхгүй карьерийнхаа. Их сонин шийдвэр гаргасан. Тэгээд энэ шийдвэр спортын ертөнцийг чочигдуулсан. Яагаад тэгэхээр 25 настайдаа энэ хүн чинь ингээ бүх олон нэгт хандчих байхгүй. Бүх юмыг авсан шүү дээ. Европын аварга болсон, дэлхийн аварга болсон, олимпийн аварга болсон. Бүх медалийг авсан, рекорд эзэмшсэн. Тэгээд зодог талхаар шийдсэн. За энэ би бол энэ биатлоны холбоо дахиж хичээлэх шаардлагагүй. Би бол одоо өөрийгөө арай өөр юмд сорж үзмээр байна гэдэг. Ингээд нөгөө биатлоны мотивац мань байхгүй болчлоо. Тийм учраас би өөр юмд үзнэ гэдэг. Ингээ өөрийгөө сорж үзэх шаардлагатай гэж хараад энэ нь бол мэдээж хэрэг. Яг хөө эхлээд бол өөрөө тэгсэн байлээ. За би ингээд боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг. Ингээд өөрийгөө өөрчлөхийг хүсэж исэн. Тэгээд яг спорт бол бүрэн хаяагүй ингээд нэг уулын алхал спорт энэ ч бүр дугуугаар юу яасан байгаа. Tour de France-д орсон байдгийн. Гүйлтээр хичээлдэг. За тэгээд нөгөө Мюнхен хотын спортын телевизэд бас спорт тайлбарлагчаар нэг хэсэг ажиллаж. Тэгээд Мюнхений техникийн сургууль хэлсэн ороод тэгээд нэг олимпийн аваргын мундаг охин байгаа ш. Тэгтээ нэг энгийн дотор байрны нэг оюутан охин шиг ингэж амьдарч ирсэн байгаа. 2019 онд өөрийнх нь бичсэн ном байдаг юм. Байгаль орчноо, хүрээлэн байгаль орчноо хэрхэн хайрлах вэ гэдэг талаар ном бичсэн. За энэ үеэс эхлээд яг энэ ном биччихсэн үеэс буюу 2019 оноос эхлээд энэ хүн уулын спортоор сонирхож эхэлсэн байна. Гэрэлж байгаагүй. Тэгээд нөгөө найз залуутай байсан. Тэгээд яг ууланд дурлаад тэгээд анхныхаа авиралтыг бол юу байсан гэдгийг 2016 онд хийсэн байдгийг. Тэгээд өөрөө нөө уулын хөтөч болох сургалтанд амрагдсан. Тэгээд тэгэхэд нөө Коржневскийг оргил Арарат ч одоо Кавказд байдаг сан. Эльбрус зэрэг уулуудад ер нь авирцсан. Бас ингээд туршлага хөрвүүлээ явжсэн байгаа. Тэр мэрэгжлийн уулчин Роберт Грайзер гэдэг залуутай бол маш дотны харилцаатай байсан. Яг нөө үерхдэг. Тэгээд гэрлээгүү. Тэгээд харамслан Роберт Грайзер бол 2022 онд Патагонигийн хажууд орших нэг өндөр ууланд авиралт хийж агаад 70 төвчнөөс дээш 5000 биш 2579 м өндөрт тэр Агуха Гиом гэдэг ууланд авиралт
хийж байгаа чулуунд дарагдаж нас орсон юм. Маш харамсалтай байдаг. Тэгээд цогцыг нь бол дарагдсан өдрийнх маргааш нь болсон байдаг. Энэ үйл явдал бол Лаурад маш хүнд туссан. Тэгээд өөрөө тэмдэглэлдээ бичсэн байдаг. Бас тэмдэглэлдээ шууд ярьж байгаа нөгөө юунда Твиттертэй бичсэн байдаг. Цаашдаа энэ би яаж амьдран даа гэж бичсэн байдаг. Тэгээд өөрийнхөө тэр юун дээр бичиж үлдээгээд. За хэдийгээр Роберт нас орсон ч гэсэн Лаура бол уулнаас бууж өгөөгүй. Уул бол үргэлж сонирхлын татсаар байсан. Ингээд нөгөө л нэг Эверест, нөгөө л нэг Альп, нөгөө л нэг Жомолонг маа, нөгөө л нэг Денали явж байхаар ер нь Пакистаны нүндрүү улс руу нэг яваад үзье. Тэнд ер нь баг хүн шүү дээ. Би тийшээ явъя гэдэг. Ингээд Каракорумын тийшээ явж байгаа. 2025 онд. За олон жил төлөвлөсөн юм яа. Ингээд мөрөөдөл би хэлэх чинь те. 2025 оны 7 дугаар сарын 8-нд найзуудын хамт бас өмнө хамтдаа биатлон ажиллажсэн хэдэн хүмүүстэй нэг баг болоод тэр Great Trango Tower гэдэг уул руу авирсан баг. За энэ бол маш өндөрлөг. Тэгээ 3 оргилтой. Тэгээд яг нь зүүн гол оргил, баруун оргил, зүүн оргил гэдэг ингээд 3 сайхан уул гэдэг шиг л маш 3 сайхан уул чинь баруун сайхан, дунд сайхан, зүүн сайхан гэдэг шүү дээ. Тэр шиг л ийм баруун оргил, дунд оргил, зүүн оргил гэж нэрлэдэг юм байна л да. Зүүн оргил нь бол тэр дунд оргил нь бол далайн түвшнээс дээш 6286 м өндөртэй. Зүүн оргил гээд байгаа нь болохоор 6231 м өндөр. За баруун оргил нь бол 6223 м өндөрт оршдог. За тэгээд хамгийн сонирхолтой нь тэр зүүн оргил гэдэг нь баг юм зарим газараа бүр 90 градус босоо. Тэгэхээр тийш чинь маш хүчтэй техник авиралт юм гэсэн. За энэ авиралтууд нь бол амжилттай болоод тэгээ Facebook дээр энийгээс оруулсан ба. За ингээд 6141 м өндөртэй Лайла оргил руу авирахаар шийдсэн ба. За энэ оргил бол Пакистан хятадын хил дээр байдаг. Нөгөө К2 гэдэг нэг уул байдаг ч манай үзэгч манаас дугаар хийгээрэй гэд нэлээд биччихсэн. Энэ уултай их ойрхон байрладаг. Авирахад хэцүү. Ийм одоо уул байгаа. За Лайла оргил бол тэр харагдах байдал, сүр хүч, байгалийн үзмжээр бол үнэхээр гайхамшигтай гэж байна л да. За энд нэг бодлон байдаг. За нэгдүгээр тийм Пакистан хятадын хил байгаа. Ерөнхийдөө ийм энэтхэг Пакистан хятадын 3 хил дээр болж байгаа үйл явдал байхгүй. Тэгэхээр нөгөө энэ 3 улс ч ялангуяа Пакистан энтэг хоёр чи хил хязгаараа асуудалтай. За Пакистан хятад бол арай зузаан багш байгаа. Хятад энтэг хоёр чи бас хил хязгаараа асуудалтай. Тэгэхээр ингээд нэг юм улс төр цэрэг геостратегиуд нэг айгу төвхтэй газар очсон байна. Тийм үзэнтэй газар очсон байна. За энэ Лайла гэдэг ууланд Британий уулчд болох Саймон Йетс, Джон Смит, Марк Миллер нар 1987 онд уулын амжилттай эзэлж хамгийн анх гарсан юм байна. Гэтэл нөхдүүд Пакистаны засгийн газраас зөвшөөрөл аваагүй гэдэг шалтгаанаар тэрийг тооцоогүй юм байна. Нэг ч нөө Пакистаны засгийн газраас заавал зөвшөөрөл авсан байх хэрэгтэй юм байна л да. Тиймээс дараа нь авиралт хийсэн чинь 1987 онд авиралт хийгээд нөгөө уул нь гарчиж байгаа шүү дээ. 96 онд хин авирч байгаа. Италийн 3 уулч авирч байгаа юм л да. Фабио Лучини, Пабло Коважетто гэдэг уулчтай авираад ингээд өөрөөр англичууд авирснаас 9 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр авирсан нэн хэцүү, цас их унжсэн, хавцал ихтэй, чулуурхаг хөрстэй гэдэг бүх юм тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэгээд нөгөө чулуун нуруу их болдгийг энэ одоо Итали уулчдыг бичсэн байна. Англичууд бичсэн байдаг. Ер нь одоо нэг ийм л дүр зураг харагдаад байгаа. Хямлаа эднэрт бол ингээд нисдэг тэриймэрийг очоод ингээд бол бас нэг ийм боломжийн харагдаад байгаа байхгүй. Тий, одоо ингээд нөгөө тэнд чинь байн уулчд очдог. Тэгээд тэнд ингээд ядаж л ингээд за нэг ийм бол бид нэг ийм арга хэмжээ аваа шүү гэдгийг нөхдүүд мэддэг. Хэр хязгаарын маргаантай юм байхгүй. Энэ Лайла бол хүн тэр болгон очоод байдаггүй. Тэгээд одоо та бүхэн баг мэдж байгаа 1987 онд хамгийн анх оройд нь гарч ийна гэдэг чинь одоо энэ чинь нэлээд хожуу эзлэгдсэн. Тэгэхээр нэг хүнд баг танигдаагүй. Дээрээс нь хил хязгаарын маргаантай ийм бүсрүүн хүмүүс явдаг. Тэгэхээр энд аврах ажиллагаа зохион байгуулна гэдэг өөр айгуу төвхтэй юм байна л да. За энэ байдлуудыг бол Английн болон Итали уулчд бол биччихсэн. Хамгийн гол юм нь энэ чулуун нуруу их болдог. Хүчтэй салхи ширүүн бороо орох үед бол нуугдах газар байхгүй гэж бичсэн байгаа байхгүй. Ингээд 2025 оны 7 дугаар сарын 28-нд өөрийн найз Марина Карусын хамтаар Лайла оргил руу дайралт эхлүүлсэн. За авиралт эхлэхээс өмнө уул Лайлад хэлсэн байгаа бол орон нутгийн өвчтөд. За цагаагаар жоох асуудалтай байх шүү. Авиралтаа хойшлуулах юм гэсэн чинь үгүй гэдэг. За ингээд зөрүүдлээ зүтгэсэн байна. За ер нь 2025 он тэр жилдээ Лайла уул бол цагаагаараа докторхой байдлаар нэлээд хүмүүсийг зоож исэн гэж байгаа. За бүсгүүчүүд 5700 м өндөрт авирч исэн. Энэ үед чулуун нуруу болсон. Ингээд чулуун нуруу болсон учраас 300 м үлдсэн энэ авиралтаа бол зогсоохоос аргагүй болсон гэж байгаа. Оргилоос 300 м-ийн зайтай. 300 гаруй метрийн зайтай байсан гэж байгаа. Ингээд цагаагаар хүүтрэх үед дахиад дайралтаа хийя. Ингээд тогтворч үед дахиад дайралтаа хийгээд. За сүүлд Краус нь
ярилцлага өгсөн байдгийг. За 2 биендээ тангаргасан гэж. Энэ өндрийг би хоёлаа заавал аавна гэдэг. Тэгээ асуудалгүй гэдэг. Ингээд энд нэг юм зүй тогтол гараад байгаа юм л да. Энд гэхдээ бас их бодооштой юм байлаа. Нэгдүгээр цагаараа дулаахан байсан учраас мөсөн голууд хайлаад тэгээд чулуунууд ил гараад эхэлсэн. Тэгэхээр тэр чинь бас малтгаатай ундах мундах янз бүр асуудлууд үүсдэг юм байна л да. За тэгээд хоёлаа дайралтай байх юм чинь жоохон буу игээд буцаад бууж исэн баг. Тэгээд урд нь Марина гэдэг найз нь явж байгаа, ард нь Лаура явж байгаа байхгүй. За яг энэ үед нэг үйл явдал болсон. Ямар үйл явдал болсон гэхээр 5500 м өндөрт буулт хийж байхад чулуун нургуулсан. Тэгээд Лаурагийн толгой дээр маш том чулуун болсон гэж байгаа. За энэ үед одоо нэг юм уулчтын стилч гэдэг юм уу эдгээр өөрсдөө нэрлэдэг нэг юм байгаад байгаа. Тэр нь юу гэхээр маш хурдан авирлахын тулд олсгүй, каскгүй ч юм ингээд нэг юм газ удаа авирчад буугаад ирээгээд гээд юугаар ингээд нэг тэр нөхдүүд каск маск явсан байгаа байхгүй. Сүхмөхгүй ч юм ингээд нэг юм айгу ойр зур юмнууд аваад гарцсан байгаа байхгүй. Энэ яг ингээд эргээд backfire гэж яддаг шүү дээ. Гай болсон. Ингээд Лаура бол толгоонд маш хүнд юм авсан. Краус хүүхэн бол туслах гэж ихэд хичээсэн. За тэгээд энэ бүх хугацаанд бол чулуун нурга болсоор байсан учраас ямар ч нэг юм хорогдох газар руу жоохон дөхөгээд нөгөөдгөө ширээд явж байгаа. Тэгэхээр хорогдох газар яг үндэ бараг байгаагүй. Ихэд нэг азанд найдажсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нэг юм жоохон юм юутай газар нэг хэсэг байрлсан ба. За тэгээд цус алдаад байдаг, ухаан норж гараад байдаг. Ингээд цаг алдах эрсдлийг дагуулж исэн учраас энд нэг үйл яасан юу байсан гэхээр за би Лаурагийн дүлдээ. Тухайн үед ингээд одоо ингээд бид нар ингээд сонсохоор амар аимшигтай юм санагдаж байгаа боловч тухайн үед энэ хамгийн зөв шийдвэр байсан гэж байна. За ингээд би бол одоо энэ ингээд нэг олигтой юм хийж чадахгүй маань. Тэгэхээр энэ үнийг үлдээгээд би маш одоо богино хугацаанд доошо буугаад тусамж дудаад одоо ингээд найзгаа авраа гэдэг ийм зүйл дээр юу яасан байна. За энэ дээр одоо ойлголтын зүрх гэж манай аялал жуулчлалын хөтөлчнөр ярьдээ. Ойлголтын зүрх гэдэг юм гарч иж байгаа. За ямар ойлголтын зүрх гарч иж гэхээр Баварын уулчтын одоо эдгээр танил Баварын Германдаа бол Баварын уулчтын аврах алба бол 1920 онд байгуулагдсан. Дуршлагтай. Дуудлага болонгууд нь шууд тусламжид маш хурдан хариу өгдөг. Дээрээс нь одоо өмнө нь цанчин байсан, биатлончууд байсан, чаргаар хичээлдэг, ууланд авдаг хүмүүс эсвэл тэтгэр мэтэр гараад ч юм уу карьер нь дуусахаараа сайн дурын аврагч болчихсон юм байна шүү дээ. Тэгээ хэрэг гарлаа маш хурдан цуглаж арга хэмжээ авдаг байсан ба. 100 гаруй жилийн түүхэнд Баварын уулчт бол аврах ажиллагааны үнэхээр үлгэр жишээ болдог гэж байгаа байхгүй. За манай хүн яг тийм төсөөлөлтөөр бууж байгаа шүү дээ Пакистаны юм дээр. Тэгсэн чинь Пакистан бол Герман биш байхгүй. Лайла бол Баварын улс биш гэдгийг бол Краус маш одоо аимшигтай байдлаар ойлгосон л доо. За нэгдүгээрт хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт за бүсгүүчүүд яалч алдаа гаргасан. Эд хэрэгсэл багтаа явсан. Аюулгүй зааварчилгаа хамгийн түрүүнд алдаа гаргасан биш үү те. За дуулахтай байсан бол бас өөр байж болох ийм дүр зураг гарч байгаа байхгүй. Хоёрдугаарт Лайла уулын газар зүйн болон цагаагаар өгөгдөл маш хүнд байсан. Дээрээс нь энэ бүс нутаг Пакистан эндхийн хилийн одоо яг хил хязгаарын маргаантай бүсэд явагдаж байсан учраас пакистанчууд дураараа нисдэг тэр нисгэж чадахгүй, аврах ажиллагааг зохион байгуулж чадахгүй гэдэг шууд хэлсэн. Энэ дээр ингэт юм байна. Тусгай зөвшөөрөлтөй байлдааны нисдэг тэргүүд л явдаг гинэ. Эсвэл онцгой зөвшөөрөлтөй хувийн нисдэг тэргүүд явдаг. За тэр нисдэг тэрг нь хөдлөхгүй. Чи одоо хилийн бүс гэдэг ингээд явахгүй. За тэгээ дээрээс нь цагаагаар муу гэж байгаа. Тэгээ тэр шөндөө ингээд зүрөөсө Лаура дээр очиж чадаагүй гэж байгаа. Харин маргааш нь авирал тэхээр ирсэн байсан тань 6 уулчны баг болгоод Краус дээш өөрөө удирдаад зам заагаад явсан. Тэгвэл цагаагаар муу байсан учраас шуурга дэгдээд ингээд тэд нар буцсан байна. Энэ үед Пакистаны уулчтын холбооны ерөнхийлөгчдөр Карар Хайдери гэдэг хүн бол Лаурагийн амьд үлдэх магадлал шууд 50% гэж хэлсэн байна. Тэгэхээр яг нэлээ өөдрөгөр хийсэн л баг л та. 2 өдөр болчихж байгаа байхгүй баг. Ингээд цагаагаарыг сайжрахыг л хүлээе да. Өөр биднэрт бол арга байхгүй гэж шийдээд ингээд юу яасан баг. Тэгэхээр яг нэг маргаан бол ингэж үссэн баг. Лаурагийн хиний хувьд Краусын хувьд бол ингэж байгаа байхгүй. Аль болох багийг тийшээ явуулах гэдэг. Нөгөөд нь болохоор цагаагаар муу байна. Цагаар сайжрах хүлээе. Хэрэг цагаарын маргаантай нутаг ийм тийм гэдэг ингээд нэг талаас ингээд нөгөө шахаад байдаг. Нөгөө талд нь ингээд шалтгаан бол тоочоод ингээд байгаад нэг юм зөрчил энэ дээр айгу анзаарч байгаа юм л да. Ингээд 7 дугаар сарын 29-нд байлдааны нислэгтэй тийш нисээд эргүүл самналт хийсэн баг. Тэр аваа. Тэгээ Лаураг бол харсан. Тэгээ нислэгч бол гэсэн баг юм да. За хааллаа. Ямар ч хөдөлгөөнгүй өвдөж байна. Ямар нэг хариу үйлдэл бол нислэг тэрэг хараад бол хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэсэн юм. Тэнгууд л бүгд л за. Бүх юм ойлгомжтой юм байна. За тэгэхээр аврагчд буухасаа нэлийн зүрхшээж ирсэн. Яг чулуун нуруу хизээ мөдөг бас болж магадгүй байсан учраас. За ингээд 7 дугаар сарын 30-нд буюу Осол болсоос 2 өдрийн дараа Лаураг
олон нийтэд бол нас багассан гэж зарласан. Тэгээд өөрийнх нь бичсэн бас гэрээсэл байдаг байлээ. Яг уулын спортод анх дурлаж байхдаа бичсэн. Тэгээд тэр нь бол тэгдэм байлээ. Ууланд аялж байгаад би ямар нэгэн байдлаар эндэх юм бол намайг үлдээгээрээ битэд эндээс аваарай гэсэн гэрээсэл байсан юм байна. Ингээд түүнийг бол хүсэлтийг ёсоор болгож Лаураг бол Пакистаны ууланд үрд үлдээсэн. Тэгээ өөрийн хайртай ууландаа үрд ингэж үлдсэн. За мэдээж энэ гайхамшигтай тамирчны хойноос бол маш олон хүн харамссан байдаг. Энэ үйл явдлын яг дараа нь 7 сард штэ. Яг дараах нь баггүй. Пакистаны энэ Нанга Парбат гэдэг ууланд Чехийн уулчин Клара Калаухова гэдэг уулчин нас орсон. За энэ хүн бол Эверестэд авирсан Чехийн хамгийн анхны эмэгтэй болж байгаа. Тэгээд бас К2 Кичи Жанга зэрэг уулууд руу авирч исэн. За тэгээд энэ хүний нас орсон шалтгаан бас л чулуун нурга. Тэгээд энэ бол тэр яг нь ер нь тэр зам бол Пакистаны уус даяар бол чулуун нурга нэлээд их болсон. Тэгээд Кларагийн байдлыг ингээд үзэх юм бол нөхрийн амтаар явж исэн гэж байгаа. Ингээд бааз лагер дээр байх үед нь чулуун нурга болсон. Ингээд тэдэнтэй хамт 5 уулчин байсан. Клара Калаухогийн хувьд бол чулуун нурга яг ерөнхийдөө чулуун нурга болоод тэгээд тэдний ингэсэн байлаа. Авиралт хийж агаад за чулуун нурга болоод байна. Эндээ үдэлчээд бууй гэсэн тохиолготой байж байгаад тэндээ үдлэнгууд нь тэр үдэлсэн газар нь бол чулуун нурга болоод тэгээд Калаухотой хамт бас нэг шерпа болох Тамаранг гэдэг шерпа бас хамт явж байгаа чулуун нурга бүрдэж нас орсон байна. За Кларагийн хувьд бол яг Чехийн уулчин бол 7 твийн бүх өндөр оргилуудад гарсан. 7 summits гэж ярьдаг шүү дээ. 7 твийн хамгийн өндөр оргилуудад гарсан. Тэгээд өөрөө бол энэ ууланд авирч байхдаа тэр осол улсан газар бол дагаан түвшнээс 8120 орчим метр өндөрт болсон байна. Тэгээд энэ маягаар бол яг энэ жил Пакистаны энэ өндөр ууланд дандаа чулуун нурга, цасан нурга, хүчил дөрөгчийн баллон задарсан, төөрсөн, уулын авцлан уулсан гэд хэд хэдэн юм хэрэгүүд гарсан байдаг. Тухайлбал 2024 онд ийм хэрэг байгаа. 8 дугаар сарын ихээр тэр Сергей Нилов, Алексей Баутин, Михаил Миронов, Сергей Миронов гэдэг Евгений Яблоков гэдэг энэ 5 уулчин өмнө нь авираад эндцэн найзынхаа цогцыг хайж байгаа. Дмитрий Головченко гэдэг уулчны. Тэгээ энд яг ирээд нөө хайж байгаа үед нь цасан нуран болоод тэнд эдрийн дотор байсан Сергей Нилов гэдэг уулчин Орос руу алхсан ба. За бусд нь ямар нэгэн байдлаар травма буюу гэмтэл авсан ба. За энэ үйл явдлыг жоох ухаагаад ярих юм бол 2023 онд Оросын уулчид 7925 м өндөрт оршоо тэр Гашарбром гэдэг уул руу авиралт хийхээр зорилго тавьсан байна. За энэ оргил бол өндөрөөр дэлхийд 17 дугаар байранд ордог. За Нилов болон Головченко нар бол Орос төдийгүй дэлхийд танигдсан уулчид байна. Тэгээ энэ оргил руу уулчдын стилээр авирна гэж байна. Нөгөө каско, олсгүй тийм стилээр авирна гэдэг. Тэгээ аль болох багж багтаа гарах тийм амбицтай зорилго тавьсан байна. За энэ үдэн цасан нуран болоод Дмитрий Головченко бол яг тэр дор байж таарсан. Харин Сергей Нилов бол амьд гарч чадсан ба. Тэгээд өөрөө бүр ингээд 5 хоног явж иж тусамж олоод ингээд аврагдсан. Одоо буцаж ирээд нөгөө Дмитригийн цогцыг аврахаар одоо өөрийн хамтран зүтгэгчээ авчирчаад ууланд байж байгаа юм байсан байгаа байхгүй. За яг энэ үед нь буюу 8 дугаар сарын 17-нд дахиад цасан нуран болоод ингээд Сергей Нилов бол цасан нурангад дарагдаад алга болсон. Энэ хүн бол одоо олдохгүй байгаа. Харин бусдыг нь бол аварсан байдаг. Одоо орсон. За Дмитрий Головченко нас барахтаа 40 настай байсан бол Сергей Ниловын хувьд бол нас барахтаа 47 настай байсан. Яг энэ уул нь бол Эверестийн өндөр биш. Гэхдээ маш олон хүний амийг авсан гэдгээр их нэлээд алдартай. Ер нь одоо Пакистанд байх энэ Нанга Парбат гэдэг уул нь бол далайн түвшнээс 8126 м өндөр. За нутгийнхан бол энэ уулыг алуурч уул гэж нэрлэдэг. Ерөөсөө тэнд очсон ингээд ямар нэгэн байдлаар асуудал ордог. Маш их хөөгдөг. Тэгээ өмнөд хэсэг нь бол авирахад их хэцүү ихц. Тийм учраас одоо нөгөө ихц байх тусмал нөгөө уулзтай чинь юм хөдөлгөөл Азгаа хөдөлгөөлт ингээл өөртөөгаа нөгөө цорил тавиал авирах гэдэг шүү дээ тийм. За өвлийн үйлрэл бол бүр ийш авирна гэж бүр зүүдлэх юм хэрэггүй гэж зүгээр холхон бай гэж. За ингээд зуны үйлрэл юм хаврын үйлрэл авирдаг. За 2016 онд нэг өмнөд талаас нь хэсэг уулчтай авирсан байт юм байна. Тэгээд ерөөс энэ ууланд байгаа нэг үзэгдэл бол цагаагаар байдал гэж байна. Тэгээд цагаагаар байдлаас бол чулуун нуран цасан нуран болно. Тэгээд цагаагаар бол яаж ч өөрчлөгдөж болно. Тэр К2 гэдэг уул бол ойрхон оршиж байгаа шүү дээ. Тэгээд сая тэр Оросын уулчт бол өмнө нь бол тэр 21 онд бол тэнд амжилттай гарцсан юм билээ. За энд нэг судалгаанууд бас байгаа. Биднээс өмнө нэг эмэгтэй уулчтай дугаар дээр хийжсэн Анапурна гэдэг ууланд болсон хэрэг гэдэг баг 2 жилийн өмнө хийжсэн дугаар баг.
тэн дээр ийм судалгаа хийдэг. Анапурна ууланд авирсан уулзсан 30% нас бардаг гэсэн судалгаа гарсан. 30% шүү дээ тийм. За 10 хүн тутмын 3 гэсэн үг. Тэгээ салхихтэй учраас нэтгэтэйгээр амьд үлдсэн үнийг аварна гэдэг нь бараг л тун хэцүү юм зүйл байт юм байна л да. За энд байдаг бас Кичижанга гэдэг уул бас байна. Энтхэг болон балбын хил дээр оршдог тийм. Энэ уулын одоо оргил нь бол 8566 м өндөртэй. Өндөрөөр дэлхийд 3-т байна уу 4-т чагсдаг. Тэгээ энэ хавьд бол тосгон гэдэг зүйл байхгүй болохоор бүр бөглөө бас ойлгомжгүй цагаа гартай. Засан нураг, чулуун нураг, хавцал гэдэг тааварлшгүй нөхцлөөр алдартай. Тэгээ энэ дэр ийм байт юм байна. Одоо энэ Пакистаны уул одоо Хималай нурууны нэг сонирхолтой газар зүй өгдлийг гаргаж ирсэн нь одоо бид нар ч хамаатай байхгүй. Нөгөө энтгийн автан чи Африк твээс салаад Еврази автан мөрөгж байгаа тийм. Мөргөөд ингээд атрашилт үүсэж байгаа. Өөрөөр Хималай нуруу үүсэлж штэ. Гэтэ энэ чи ганцхан Хималай нуруу биш. Яг энэ атрашилт маань Пакистаны улсыг үүсгэж байгаа. Цаашлаад одоо энэ Таримын өндийн улсыг үүсгэж байгаа. Памирын нуруу гэдэг одоо бидний бас мэдэх нь бүр цаашлаад ярих бол Алтай нуруу энэ бас хамаарч байгаа. Одоо энэ ч нөгөө хоёр хавтан чи биеийнхээ шахаж байгаа учраас ингээд энэ тийм нэг атрашилт үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр Алтай нуруу ч гэсэн харьцангуй залуу улс гэж тооцогддог бас энэ юутай холбоотой гэж байгаа байхгүй. Тэгэхээр энтгийн далаагаас орж ирж байгаа чиглэг муссон одоо муссон гэдэг нь чийгтэй тийм уур амьсгалыг Хималай нуруун дээр яг ирээд зогсдог юм байлаа чи өндөр уул юм чи яг ирээд зогсож байгаа юм. Яг тэр үед манддаг. Тэгээд нөө хойдлаас нь чиглэг биш хуурай сэрүүн агарын фронт өмнөдлөөс нь чиглэг дулаан агарын фронт хоёрын Хималай нуруун дээр уулзж штэ. Тийм учраас энэ хоёрын уулзвар одоо нэг хоёр агарын фронт тулалдаж байна гэсэн үг тийм. Тэгэхээр цагаагаар нөхцөл байдал бол маш таамаглашгүй эрсдэс болдог учраас энд бол ерөөхдөө ийм үзэгдлээс болж энэ цагаагарын юу болдог. За энэ нь бол ингээд бол уулчид авирагчдын юунд бол одоо авиралтанд бол маш ихээр нөлөөлдөг гэсэн нэг ийм дүгнэлтийг бол тэр Архив X-ийн подкаст дээр газар зүйн юу хариуцсан судлаачд бол гаргасан байлээ. Тэгээд Архив X гэснээс энэ дугаарыг ашиглахад ерөөхдөө Архив X-ийн 2 дугаарыг ашигласан. За Мистикагийн 1 дугаарыг бол үзсэн. Тэгэхээр тэн дээр бол яг нөгөө урт дугаарын 45 минутын урт дугаарын нэг 12 минут л байсан. Тэрийг ингээд ерөөхдөө ашигласан. Энэ ерөөсөн ном ашиглаагүй. Дандаа энэ подкаст ашиглаж өнөөдрийн дугаарыг хүрлээ. За маш сонирхолтой юм. Хоёр болсон явдлыг ярьж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд хамгийн эхний одоо хэрэг дээр нь бол нөгөө хүний мөрөөдлийг ингээд одоо зогсоож болохгүй маа гэдгээр тийм мөрөөдлийг нь хүндэтгээд ингээд зөвхөл рүү явуулсан байна те. Дараачих нь бол нөгөө уулчдын одоо бичигдээг хууль гэх юм уу өөртөө ингээд хурдан гараад явдаг те. Тэр нэг юм бас хүлт нь ингээд хүргэжээ. За тэгээд одоо Батмөх ах бол бас нөгөө аялал жуулчлалын тал дээр Монголд бас нэлийн олон одоо хөтөч хийгээд явдаг баг. Тэгээ Монголд бас нөгөө ууланд авирахаар ирдэг одоо жуулчид ер нь хэр их байд юм бол энэ талаар бас сонирхож яадаг. Яг надад одоо тоо баримт бол алга. Гэхдээ яг нэг сонирхож ирдэг хүмүүс бас байдаг. Алтай нуруу ингээд авираад явъя гэдэг ирсэн хүмүүс бол байдаг. Гэхдээ эдгээс нөгөө илүү өндөр нөгөө тийм л юм амбицлдаг хүмүүс юм билээ шүү дээ. За баярлалаа. Батмөхтэй маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн болсон явдлын дугаар энэ хүрээд өндөрлж байна. Баярлалаа зэгчтэй. За баярлалаа зэгчтэй.